Австралийн Welcome. Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр ороо манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга хадагтай Магвны оюун чимэг оролцож байна. Магвны оюун чимэг ам бол 3 нөхөр охины хамтаар амьдардаг. 1978 онд Улаанбаатар хотын 23 дугаар дунд сургууль, 1978-аас 1983 онд хуучнаараа зөвлөлт холбоот улсын Морис Торресын нэрмжид гадаад хэлний дээд сургуулийг Орос Испани хэлтэй орчуулагч референт мэргэжлэр төгссөн. 1985-аас 2006 онд худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертизийн хэлтэст эксперт, ахлах эксперт, экспорт импортын барааны магадлан шалгах газрын орлогч дарга, гишүүн байгууллагын товчооны дарга, гадаад харилцаа хамтын ажиллагааны товчооны дарга, олон улсын худалдаа хамтын ажиллагааны газрын дарга, 2003 оноос Испани улсаас Монгол улсад суугаа өргөмжит консул, 2006-аас 2014 онд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга, 2014 оноос Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, сонгуульт ажлууд, үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүн, авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөл, стандартчлал хэмжил зүүн газрын стандартчлалын үндэсний зөвлөлийн гишүүн, хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл сонгож шалгаруулах комиссийн гишүүн, хан үйлдвэрийн жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл сонгож шалгаруулах комиссийн гишүүн, Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах удирдах хорооны гишүүн, Орос, Испани, англи хэлтэй. За сайн байна уу та? Сайн байна уу. За шинэ ажил авсан баяр хүргэе. Баярлалаа. Шинж гэжтэй та олон жил танхимд дандаа ажиллаж ирсэн. Бүх салбарт нь бүх ер нь сургууль төгсөөл танхимд ажилласан тийм ээ? Тийм. Юуны өмнө намайг бас өөрийнхөө нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаад их баярлалаа. Тийм танхимд бол миний анх ажлын гараа эхэлж ирсэн. Анх сургуулаа төгсөж ирээл үндсэндээ үйлдвэрлэлийн дадлаг гэд тухайн үедээ нэг үйлдвэрт 1 жил биднүсийг дадлаг хийлгдэг байсан амьдрал үзүүлэх гэж. Тэгээд тэрнээсээ хойш би Монголын тухайн үед худалдаа аж үйлдвэрийн танхим гэд гадаад яамны дэргэд үйл ажиллагаа явуулж исэн юм байгууллагад анх орж ажиллаж исэн, ажлынхаа гарааг эхэлж исэн. Тэгээ өнөөдрийг хүртэл энэ байгууллагад ажиллаж байна. Тэгээ ажиллаад энэ байгууллагын одоо бүр ихнээс нь ахуулаад тийм эксперт гэсэн ажлаас ахуулаад одоо өнөөдөр та энэ байгууллагын дарга нь болсон. Өнөөдөр та худалдаа аж үйлдвэрийн танхимыг Монгол улсын эдийн засгт ямар үүрэг нөлөөтэй байгууллага гэж үздэг байна? За мэдээж анх эхлээд би энэ танхимд орж явахад одоо мэдээж танхим маань нэг маш цөөхөн орон тоотоо нэг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй гадаад худалдаа сэтгүүл гаргадаг, арбитрийн одоо шүүхийг ажилуулдаг ганц хүнтэй танхимын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн ийм нэг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Түүнд нь бол экспертизийн одоо хилтэс гэдэг нь нэг 5-6 бас бүрэлдэхүүнтэй. Энэ хилтэст би анх эхлээд экспертоор орж ажиллаж байсан. Юуны хийдэг вэ? Мэдээж энэ гадаад худалдааны яамд ягаад бас энэ танхим маань харьяалагддаг байсан гэхлээр яг гадаад худалдааны үйл ажиллагаанд оролцдог гол тэгээд экспертизийн хилтэс маань яг импортоор орж ирж байгаа бол гол бараа бүтээгдэхүүний тоо чанарыг шалгадаг. Тэгэхээр үндсэндээ бид нар богоон ирлээ. Тэгэхэд төвлөрсөн эдийн засаг байсан учраас маш олон хангамжийн нэгдлүүд байсан. Тэр нэгдлүүдийн гэрээгээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг гэрээнийхээ нөхцөл тохирж гин үгүй юу гэдгийг одоо богоон онгоолгоод лацламбоос нь эхлээл шалгаал тэнд нь тоолол хэрвээ одоо ямарваа нэгэн зөрчил гарах юм бол тэрэн дээр нь хөндлөнгийн одоо экспертүүдийн актыг гаргаж өгөхлөөр тухайн актыг үндэслээд маргаанаа шийдвэрлэдэг, төлбөрөө нөхөн төлөвлөдөг ийм үйл ажиллагааг одоо хийдэг анх экспертээр орж. Тэгэхээр чи яг манай одоогийн ихэнх хүн амын ихэнх нь мэдэхгүй шүү яаж ийм байсан юм бэ гэж. Тэгэхэд хувийн өмчтэй ганц ч компани байхгүй бүгд төрийн бүгдийн нийлүүлдэг компаниудыг хангамжигдаг нэртэй. Хангамж гэд нэртэй бүгдөө гадаад худалдааны яамны харьяа юм нэгдлүүд байсан. 78 нэгдэл. Тийм Монгол экспорт, автонефть импорт, разна импорт, техник импорт гэж чиглэлээрээ нөгөө энэ төвлөрсөн бүх хангамжийг л одоо авчирдаг тэр компаниудыг гадаад худалдааны
Бид нар бол маш их универсал байлаа. Тухайн үед хаан дуудлага хэрэгтэй байна. Хаанд одоо бараа их ирж гэн тэнд л одоо очдог. Машин тоног төхөөрөмж, сэлбэгч шалгадаг, хүнсний бараа бүтээгдэхүүн шалгадаг тийм. Энэ бол маш универсалны экспертүүд байсан тухайн үед. Та тэгээд энэ арбитртэй холбоотой болсон тийм. Эсвэл хизээ энэ арбитрийн систем байгуулагдсан. Ер нь ямар хувьчиртай одоо танхимын харьяа байдаг. Та нар улсын одоо арбитр тийм ээ? Тий. Одоо танхимын одоо яг нэг шиг явж байгаа л да. Одоо олон улсын хэмжээнд бол арбитрийн энэ үйл ажиллагаа явуулж байгаа институц маань хоёр юм хэлбэрээр байдгийг. Нэг нь одоо бие даасан төрийн бус байгууллагын дэргэд бие даасан энэ институц. Нөгөөх нь болохоор худалдаа аж үйлдвэрийнхаа танхим дотор яг нэгжин шиг. Тэгэхээр манай танхимын хувьд бол яг нэгжин явж байгаа байхгүй юу? Тэгэхээр үндсэндээ танхимын дарга одоо угаасаа хуучин явж ирсэн дөрвөн арбитрийнхаа журмаар болохоор танхимын дарга нь тухайн арбитрийн даргын үүргийг бас давхар гүйцэтгээд явдаг. Энэ нь юу хэлж байна гэхээр процедурын асуудалд ерөөсөө оролцдоггүй. Гол менежмент тэнд одоо арбитрчдын урамшуулал, тийм ээ, цалин, ерөнхийдөө арбитрийн зохион байгуулалтын асуудлыг голчлон хариуцаад явдаг. Арбитр маань өөрийнхөө шүүх бүрэлдэхүүнээ сонгодог, тэр нь ажилдаг тусгай журамтай. Тэрнийхээ дагуу явдаг учраас тэр арбитрийн дарга байна гэдэг утгаараа шууд одоо тэр үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлэх юм бол байхгүй. За энэ арбитрийн асуудал их чухал байгаа одоо тийм ээ. Аж ахуйн байгууллагуудын хооронд ямарваа нэгэн маргаан гарах юм бол аж ахуйн байгууллагуудын хоорондох маргааныг манай худалдааны танхимын дэргэд энэ арбитражийн шүүх буюу энэ шийднэ. Эсвэл тэд нар зарим ялангуяа гадаадын компанитай байгуулсан бол аль нэг улс орны арбитражийг голдуу Лондонгийнхыг хэлдэг тийм ээ. Тэгэхээр манай энэ тохиолдолд арбитрийн шүүгч хэдэн хүн байдгийг. За үндсэндээ бол мэдээж арбитр бол маш их чухал. Ялангуяа энэ аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээ явуулж байгаа энэ бүх хувийн хвшлийн компаниудад ялангуяа. Тэгэхээр биднүүсийн зүгээс юуны өмнө арбитр гэж одоо юу юм бэ? Яагаад тэр маргаануудыг шийдвэрлэдэг юм бэ гэхлээр ерөнхий структур нь болохоор танхимын дэргэд бие даасан одоо туршлагатай тухайн салбартаа олон жил үйл ажиллагаа явуулж исэн юм хуулийн болон гол нь одоо хуулийн мэргэжилтэй тийм хүмүүсийг нэр хүндтэй хүмүүсийг арбитрчаар сонгож ингэж байдаг. Одоо бол нэг 30 гаруй арбитрч байдаг. Үүн дотор бас гадны нөлөө бүхий Гонконгийн, Оросын холбооны улсын, Америкийн гэсэн ийм хуулийн мэргэжилтэй хүмүүс бас Германы Монгол хүмүүс тэгээд өшөө гадаадын энэ саяны миний дурдсан орнуудын иргэн арбитрч нар бас энэ бүрэлдэхүүнд байдаг. Ямарваа нэгэн маргаан гарлаа гэхэд тухайн компани бол тэр арбитрчдын бүрэлдэхүүнээс өөрөө арбитрчаа сонгож авдаг. За хэдэн хүнийг сонгож авах? Ерөнхийдөө тал болгон өөрсдийнхөө арбитрийг тэгээд супер арбитрч гээд 3 дахь арбитрч байна. Энэ 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр арбитрийн шүүх одоо хуралдаан болдог. Мэдээж хуралдаан болохоос наан мэдээж процедурын зөндөө асуудал байна. Манай арбитрийн яг энэ үйл ажиллагааг явуулж байгаа бас бүрэлдэхүүн танхимын одоо ажилтнууд энэ маргааны асуудлыг урьдчилан бэлтгэж тэрэн дээр дүгнэлтээ гаргаж бүх материалыг дүгнээд арбитрчд нь урьдчилан танилцуулж зохих бэлтгэлийг хангасны дараа энэ хурал болдог. Тэр чигээр 3 арбитр Монголд ир цугларч уулзах уу? Гадаадын сонгосон бол. Ерөнхийдөө арбитрийн энэ хуралдаан болох газар тов болвол угаасаа гэрээ контрактаараа зохицуулагддаг. Голцоо бид нар юу зөвлөдөг вэ гэхлээр бас Монголын манай ихэнх компаниуд арбитрийн энэ үйл ажиллагаа чинь бас харьцангуй шинжтэй ер нь Монголд. Тэр утгаараа өөрсдөө ямарваа нэгэн эрсдлээс өөрсдөө хамгаалахын тулд гэрээ контракта байгуулж байхдаа хаана одоо маргаан гарвал хаана шийдвэрлэх үү гэдгээ гэрээ контрактын дээр зааж өгөх талаар нэлээд бас сурталчилгаа. Монголынх гээ заачих юм бол манай арбитр дээр хууль журмаар. Тэр дотор байгаа тэр Хонконгийн хүн чинь ирэх үү? Ирнэ. Тий. Монгол болох юм биш. Процесс нь Монгол болно. Тэрний гишүүн нь Хонконгийн хүн байж болно гэх. Тэгэд Германы хүн байж болно энд ирнэ. Гэрээ хийхдээ нэг чухал зүйл нь Монгол компаниуд Герман хүнтэй гэрээ хийж байгаа бол Монголын арбитражийн шүүхээр маргаан гарах юм бол шийднэ. Гэхдээ яах вэ? Та биднэрт Германы арбитрийн Германы иргэн арбитрийн Монголын шүүхийг
урьж оруулж болно гэсэн залт хийчих үл ер нь ойлгомжтой юм шүү. Ерөнхийдөө тэгж хийх шаардлагагүй л дээ. Ягаад гэвэл маргаан гарсан тохиолдолд уг компани маань хурж ирээд өөрөө тэр нөгөө арбитрч дотроос ямар хүнийг сонгох юм. Гэрээ хийхдээ бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын олон улсын болон үндэсний арбитраар хэрэгээ шийдвэрлэнэ гэж тавьсан байх юм бол тэр хуралдаан маань энд болно л гэсэн үг. Би яагаад энийг хэлж ийм гэхээр одоо хүмүүс бид нар бүгд ирээд компани юм. Хоорондоо гэрээ хийхдээ хэрвээ маргаан гаргал Монгол улсын хууль журмаар зохицуулна гэдэг нэг ерөнхий үг хийгээ орчдөг. Тэгээ голдуу иргэний юм уу, эрүүгийн хэрэг руу яваад өгдөг. Арбитрж уруу бизнесэд арбитраар оруулаа шиг гэдэг санаа хэлэх юм байна. Тийм учраас бид нар танхимаас юу хийж яах гэхээр одоо бүх нийт одоо бизнес эрхлэгчдэд өөрсдийнхөө гэрээ контрактыг хийхдээ тэр нь бол заавал одоо гадны байгууллагатай хийх гэрээг яриаггүй шүү дээ. Дотооддоо ч гэсэн альва нэгэн гэрээ контракт байгуулж байгаа бол тэрэн дээрээ маргаан гарсан тохиолдолд одоо тэр арбитрийн шүүхээр шийдвэрлэнэ гэсэн заалтыг заавал оруулж өгөх талаар бид нар бас тодорхой хэмжээний сурталчилгаа, сургалтуудыг тий за манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс нэг ойлго мэдээлэл авлаа гэж бодож байна. Тэр арбитрийн энэ үйлчилгээ шүү дээ тийм ээ. Энийг авахын тулд заавал танхимын гишүүн байх ёстой юу, үгүй юу? Үгүй. Энд бол тэр гишүүнчлийн асуудал ерөөсөө хамаарахгүй. Монголын компаниуд л байж болно. Монголын компаниуд тухайн үедээ л одоо асуудлаа шийдвэрлэх гэж хандаж болно. Welcome. Гэхдээ хоёул гишүүнчлийн тухай ярив. Өнөөдөр одоо Монголд за янз бүрийн тоогоор бараг л 80 мянга гарцсан явж байна тий аж ахуйн компани бүртгэсэн компаниуд. Тэдний хідэн одоо манай танхимын гишүүн байдаг. Ерөнхийдөө манай танхимын гишүүн бол маш цөөхөн. Улаанбаатар хотыг ярих юм бол бид нар нэг 800 гаруй гишүүнтэй. Нийт 21 аймгийн салбар танхимынхаа гишүүнчлийг нэмэх юм бол бид нар 2500 гаруй гишүүнтэй ийм л байгууллага байгаа. Тэгэхээр манай гишүүнчил бол дэлхийд одоо хоёр төрлийн гишүүнчил байдаг. Энэ зайлшгүй гишүүнчил, сайн дурын. Манай танхимын хувьд, Монголын хувьд бол сайн дурын гишүүнчилтэй. Ямар ялгаа байх вэ? Сайн дурын гишүүнчил гэдэг нь тухайн одоо компани үйлчилгээ, танхимын явуулж байгаа гол үйлчилгээ маань хоёр чиглэлээр явж байгаа шүү дээ. Нэг нь бодлогын өмгөөл, нөгөөх нь дэмжин урамшуулах гэсэн энэ чиглэлийн хоёр чиглэлээр маш олон төрлийн үйлчилгээ одоо үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагаанд хамрагдаад өөрсдийнхөө бизнесийг дэмжүүлээ, өөрсдөө одоо өмгөөлүүлээ гэсэн салбарын одоо хөгжлийн талаар тодорхой түнштэй болъё. Энэ манай бүх л явуулж байгаад үйлчилгээг авъя гэсэн хүмүүс бол өөрсдөө сайн дураараа манай танхимын бас хуультай байгууллага, төрийн бус байгууллагуудаас бас 2-3хан байгууллага хуультай, танхим хуультай. Тэгэхээр энэ хууль болон танхимын дүрмийг хүлээн зөвшөөрсөн энэ компаниуд өөрсдөө сайн дураараа манад өргөдлөө өгөөд гишүүнээр элсдэг. Бусад одоо тэр зайлшгүй гишүүнчлэлтэй гэдэг байгаа ялангуяа Европын орны compulsory гишүүнүүд бол угаасаа танхим дээр бүртгээл шууд тэр нь гишүүнчлэлтэй зайлшгүй одоо гишүүнчлэлээ аваад тэгээд үйлчилгээгээ аваад явдаг энэ систем байна. Тэгээ хийж байгаа болоогүй. Тэгээ манай хувьд бол анх эхлээд байгууллагатай яг ийм сайн дурын гишүүнчлэлтэй болсон. Ерөнхийдөө бол одоо нийгэм хөгжөөд тийм ээ. Биднүүсийн энэ саналаар ч гэсэн зарим нэг төрийн үйлчилгээг төрийн бус байгууллагад шилжүүлэх энэ хүрээнд бол танхим энэ компани бүртгэлийн асуудлыг бас өөр дээрээ авах бүрэн боломжтой, чадвархан бүрдсэн нөхцөл нь байна гэдгийг бид нар удаа дараа бас засгийн газарт холбогдох газрууд тавьж ирсэн л да. Тэгэхдээ ер нь бол одоо ингээд энэ асуудлыг шийдчихэд бол төрөөс ч гэсэн нэлээд их ачаа бас нуруунаас нь хөнгөрнө гэж үзэж байгаа. Германд очсон чинь бүх компаниуд нь бүртгүүлэхдээ танхимаараа дамжуулаад тэгээ явчихсан байдаг шүү. Тий. Тэгэхээр танхим дээр одоо ингээд шууд компани үүсгэн байгуулагдлаа гэхэд бүртгүүлээл танхим нь тэр компанийг бүртгэж авснараа гишүүнчлэлтэй болно. Дээр нь тэр тодорхой үйлчилгээнүүд авж штэ. Тэгэхээр тэрний нөгөө чадвархан бэхжих бусад асуудлууд дээр ер нь маш их оновчтой л уг нь энэ саналыг бид нар дэвшүүлээд байгаа юм л да. Ахиж тавих байна. Ахиж тавьж байгаа бид нар ерөнхийдөө тавьж байгаа. Би яагаад асууж ийм гэхээр Монголын олон компани тэгэл бүртгүүлчээр мартсан тэрийг хийж тоож байгаа юм алга нөгөөдөгч өөрөө хаана байхаа мэдж байгаа юм алга. Би сая тэрнээсээ болоод ингээд танхим хүрэхгүй байгаа энэ том янз бүрийн асуудлуудад зөндөө олон мэрэгжлийн холбоодууд бий болж илүү идэвхтэй яваад тэгээ зарим нь тэр мэрэгжлийн холбоон дотроо аль нэг компанийн дарга нь болоод
Тэгээд тэр холбооч өөгчөж булчирх хажууч нөгөө сонирхлын зөрчилтэй ингээд нэг юм санжгансан юм байгууллагууд болчдөг. Энэний асуудлыг шийдэхгүй. Яг энэ асуудал дээр танхим бол бас яг энэ мэрэгжлийн холбоод гэж яриад байгаа. Маш одоо салбараараа маш олон холбоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ холбоодод дахиад манай нөгөө гишүүн байгаа компаниуд давхар гишүүнчлэлтэй явж идэг. Тэгэнгүүтээ одоо зарим нэг идэвхтэй ажиллаж байгаа холбоод байна, зарим нь идэвхгүй байна. Нэг хүний одоо бүрэлдэхүүнтэй ч гэдэг юм уу одоо үүсгэн байгуулагчийн нэрийг зүүсэн холбооч байна тийм ээ. Тэгэхээр зарим тохиолдолд бол бид нар нөгөө чиг үүргийг шилжүүлэх юмтай холбогдуулаад бас энэ дээр нэлээд тийм янз янзын дүр зураг гарч ирж байгаа юм л да. Тэр холбоодод одоо зарим нэг үйлчилгээг даалгаад өгөх юм бол тэднүүсийн чадвах нь ямар байна вэ гэд хараад үзэхэд чадахтай чадахгүй гэсэн ийм олон холбоод байгаа. Тэгэхээр бид нар яаж үйл ажиллагаагаа бас зохицуулах гэж үзэж байна гэхлээрэ танхимд одоо байгаа одоо төрөл бүрийн салбарын хүмүүсийг танхим дотроо 30 гаруй салбараар нь одоо өөрсдөө сайн дураараа хуваагдаад өөрийнхөө бодлогыг тийм ээ бодлого боловсруулагчдад өөрсдийнхөө дуу хоолойг хүргэхийн тулд салбарын зөвлөлүүд байгуулсан ажиллаж байгаа. Тэгээд дундаасаа аль нэг престижний компани өөрсдөө төлөөлж чадах үс гэж одоо бодсон компанийхаа захирлыг тэр зөвлөлийн дараагаар тавьдаг. Тэгэнгүүт танхимаараа дамжуулаад тухайн салбарын одоо бэрхшээл, зовлон тийм ээ дэвшилттэй зүйлээ нийтэд хүргэх энэ механизм маань маш зөв гэдэг нь олон жилээр ингээд харагдсан. Тэгэнгүүт бид нөгөө мэрэгжлийн холбоодыг бас энд хамтруулад бид нартай хамтарч ажиллаач гэдэг юмар их ажиллаж байгаа л да. Нэг талаас ийм механизм байхгүй учраас хүн болгон холбоо болцсон. Компани болгол баг холбооны дарга болцсон. Өөрийнхөө байгуулсан. Тэгээ үр дүнд нь бизнесийн буюу нийгмийн үндэснийг бий болгож байгаа гол хэсгийн дуу хоолой шийдвэр гаргагчдад хүчтэй очихгүй. Шийдвэр гаргагчд маань өөрсдөө бизнест орцсон. Ашиг сонирхлын зөвшөөрөлд орцсон. Тэгээд нөгөө хүмүүсийн салбар тоглож байгаа бүх хүмүүсийг хамрахгүйгээр ингээд явж байгааг үнэхээр одоо өөрчлөх цаг болцсон байна гэж тэмдэглэх гэсэн. Тэгээ мөн за энэ талаар бас мэдээ янз бүрийн ажлууд байсан, бүтсэн бүтээгүй ажлууд. Танайхан ч одоо баахан ашиг сонирхлын зөрчилдөөнтэй боллоо гэдэг түрүүний даргаыг, дэмбэрэл даргаыг ингээд сая танай шинэ хурал болж өдөр шингүү хуралдаж сольсон. Тэгээд зөндөө ашиг сонирхлын зөрчил байна. Газрыг өөрсдийнхөө нэр дээр авсан байна. Тэгээ энэ бүх асуудлыг зөндөө олон хүмүүсээс гомдол гарч иж солигдсон. Та энийг одоо яаж шийдэж байна одоо? За ерөнхийдөө мэдээж манай их хурлаас өмнө манайх дотроо бас хяналтын зөвлөлтөй байдаг. Дээр нь хяналтын зөвлөлөөс гадна жил болгон хөндлөнгийн аудитын шалгалтыг бас бид нар хийлгэж ирсэн. Тэгээд энэ шалгалтуудын үр дүнд гарсан нэлээд том одоо гарсан зөрчлүүдийн талаар манай хяналтын зөвлөлийн тайлан их хурл дээр бүх нийт одоо гишүүдэд танилцуулагдсан байгаа. Тэгэхээр мэдээж одоо энэ гарсан зөрчлүүдийг арилгах нь одоо биднээсийн шинэ бүрэлдэхүүний үүрэг. Тэр утгаараа бид нар хуулийн фирм хөлсөлж аваад хамгийн түрүүн одоо манай нэг бэрхшээлтэй асуудал байгаа бол танхимын байрыг төрийн өмч одоо дуудлага худалдаанд оруулахаар засгийн газрын тогтоол гарсан байгаа. Тэгээд энэ тогтоол гарсантай холбогдуулаад төрийн өмчийн хороо 3 сарын 23-ны өдөр хүртэл бид нартай зөвхөн одоо байр ашиглах гэрээ хийсэн. Танай байр засгийн газар ямар хамаатай? Тэгээ угаасаа энэ манай байр болохоор уул нь бол цаад утгаараа шууд холбоогүй. Танхимын байр бол манай одоо удирдлага хуучин ерөнхийдөө хятадын худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг CCPIT манай хоёр байгууллагын олон жилийн нэгт хамтын ажиллагааны үр дүн дээр бид нар ийм байртай болох юмсан гэдэг хүсэлтийг тэр хятадын танхимаар дамжуулаад засгийн газарт нь их сонорт нь хүргэж ирсэн. Тэгээд бид нарт анх одоо тухайн Монголын засгийн газарт буцалтгүй төсөлмжийн шугамар танхимын байрыг барих зорилтоор гэж бүр цохон тэмдэглээд 4 сая доллар гэж орж ирэхэд нь тэрийг нөгөө манайхан тухайн үедээ кэш мөнгө орж ирэх гэж байна гэж бодоод буруу одоо тэрэнд нь хуваарлаа яагаад танхим 4 саяыг авах ёстой юм ч гэдэг юм уу тийм асуудал гарч ирсэн юм л да. Тэгээд хятадын элчин сайдын ямар дамжуулаад хэрвээ тэгж одоо дотроо зориултын бусаар хуваах гэж байгаа бол энэ мөнгийг ерөөсөө өгөхгүй. Энэ чинь тэгээ мөнгө биш юм аа. Шууд подключ энэ байрлагын бариад бизнес эрхлэгч хүмүүсийн чинь л дэмжих гэж байгаа гэсэн зориултаар тэгээд ойлгогдоод энэ байшин баригдсан. Тэгээд энэ 4 сая доллар гэдэг нь ерөнхийдөө л яг энэ
байшин өөрөө зүгээр каркас л байхгүй. Тэр доотлын дид бүтцэц бусд юмнууд нь бол ерөөсөө энэ үнэндээ ороогүй. Бид нар тэгээд өөрсдийнхөө одоо гишүүн байгууллагуудад хандаад мөнгө хөрөнгө босгоод тодорхой хэмжээний одоо хөрөнгийг оруулж иж энэ байрыг өнөөдөр яг ашиглаж байгаа хэмжээнд нь хүрэх чадсан. Тэгээд байж тал мэдээж энэ нөгөө буцалтгүй тусламжаар орж ирсэн учраас зайлшгүй төрийн өмчөд бүртгэх ёстой юм засгийн газрын хоорондын хилцээрийн дагуу. Тэгвэл одоо өмчлөлийн хэрхэх талаар төрийн өмчийн хороо засгийн газарт асуудлыг тавьж шийдвэрлэнэ гэсэн тухайн үеийнх нь нэг засгийн газрын тэмдэглэл гарсан юм байлаа. Тэр тэмдэглэл нь хэрэгжихгүй явсаар байгаад л одоо 3 жилийн өмнө манай байрыг төрийн өмч одоо бүртгэж авлаа гэдгээр авчаад тэгээд ингээд жил болгон гэрээ байгуулад яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь болохоор бас бид нар өнөөдрийн байдлаар төрд ямар ч ачаа болоогүй өөрсдөө тэр байшингаа олж ирээд ашиглалтыг өөрсдөө аваад бизнес эрхлэгчдийн үнэхээр одоо ганц цугладаг тийм ээ өөрсдийнхөө үйл ажиллагааг дэмжүүлдэг одоо байгууллага нь болоод явцсан болохоор энэ одоо шийдлийн засгийн газрын тэргүүн биднэрт бас энэ талаар нааштай шийдэх одоо тийм санаа өгсөн л дөө. Төрийн өмчийн хороотой бид нар ажиллаж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид нар бас хуулийн фирмтэй ажиллаж байгаа. Тэгээ та нар өөрсдийнхөө оруулсан хөрөнгийг тэр оруулсан 4 саятай нийлүүлээд харьцуулаад нөгөө хэсгийг худалдаж авах ч юм уу тийм маягаар шийдэж явчих юм шүү. Тэгээ угаасаа худалдаж авах ч биш ерөнхийдөө л яг танхимд шилжүүлээл одоо удаан хугацаагаар шинэ удирдлагын дор шийднэ гэж бодож байгаа өмч хөрөнгийн юм харьцаануудын асуудал байгаа юм байна тийм ээ. Тийм асуудал байгаа. Тэгээд энийг шийдэх бах. Тэгээд зарим нэг танхимын дэргэд үйл ажиллагаа явуулж исэн сан байгаа. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих одоо ногоон хариуцлагатай ногоон байгаль дээлтэй бизнесийг дэмждэг одоо сан энтрийн үйл ажиллагаа бол бас тодорхой хэмжээгээр дэмжигдээд явах байсан юмнууд нь дэмжигдээгүй энэ ч гэсэн бас одоо хуулийн асуудлаар нь бид нар шийдвэрлэх тал дээр нь шалгуулж байгаа юм байна. Welcome. Танхим гэдэг нь үйлчилгээний байгууллага өөрийнхөө гишүүдэд. Тэгээ ийм өмч хөрөнгийн харилцааны өөрсдөө ийм байдалд байхаар чинь яаж хүмүүс ирээд л одоо ингээд цуг ажиллаад хүмүүсийн анхаарал хэцүү л байх. Тэгэхдээ сүүлийн үед энэ таны сайн ярьсан зүйлүүд харагдаж байна. Энэ бүхнээс үзэхэд бол Монголд нэгдүгээр тийм бүх бизнесийн компаниуд ханддаг юм хэрэгтэй байна. Тийм болно байхыг би танхимыг найдаж байгаа. Та мөн өөрөө зөндөө олон сонгуульт ажилтай байх юм. Тий. Статистикийн хорооны зүйлийн дарга гэх юм тийм ээ. Гишүүн мөн авилгалтай тэмцэх газрын дэх олон нийтийн зөвлөл гэж байна тий. Тэгэхээр энэ хоёр ихтэл дангаараа бизнестэй маш чухал харьцал болж ш. Тэгэхээр та өнөөдөр худалдааны танхимын даргын хувьд энэ олон бизнесийн дуу хоолой болж байгаагийн хувьд энэ зөвлөл дээр очиод ажил хийх сонсдгийг. Чивэ тэр авилгалтай тэмцэх газрын тэр олон нийтийн зөвлөл нь. Одоо жишээлбэл авилгалтай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийн гишүүнээр яг өнгөрсөн онд ерөнхийлөгчийн зарилгаар хувийн хвшлийг төлөөлж анх бүрэлдэхүүний солихт нь одоо миний бие орж байгаа л да. Тэгээд өнөөдрийг болтол хугацаанд мэдээж авилгалтай тэмцэх газар байгуулагдсан анхных нь түүхээс ахуулаад ямар зорилготой вэ нийтэд ойлгомжтой шүү дээ тийм ээ. Энд одоо авилгалыг тэмцэх гэж авилгалыг байхгүй болгох, багасгах эхний ээлжинд тэгээд бүр байхгүй болгох энэ дээр одоо бүх юмыг ил тод байлгах асуудал дээр одоо явах ёстой. Тэгэхээр сүүлийн үед бол бид нар бүгдөө харж байгаа шүү дээ энэ дээр дандаа улс төрчсөн асуудал явагдаад байдаг. Тухайн үед мэдээж авилгалтай тэмцэх газар зөрчил гаргаагүй ямарваа нэгэн буруу сэтэл гаргаагүй хүнийг учир зүггүй одоо мөрдөж хэрэг үүсгэж байхгүй нь ойлгомжтой тийм ээ. Тэгээд ерөнхийдөө ингээд ярихлаар татварын асуудал янз бүрийн одоо бизнесийн үйл ажиллагаанаас болоод асуудал үүссэн хүмүүс цагдаа, прокурор энтергээ бусад байгууллагуудад шалгагдах ийм нөхцөл байдлууд мэдээж байж л таараа эдийн засгийн харилцаанд орж байгаа учраас тэгэхээр энэ бүхнийг нөгөө авилгалтай тэмцэх газрын дээр ингээд тохоод тэрүүгээрээ ингээд популизм хийгээд байгаа юмнууд маш их гарч байгаа байхгүй юу. Энэ утгаараа биднээсийн одоо яг тэнд төлөөлж байгаагийн хувьд олон нийтийг төлөөлж байгаа тэнд ганцхан одоо бизнесийг төлөөлж байгаа биш хэвлэл мэдээллийн янз янзын мэрэгжил судлаачид хүртэл байгаа. Биднээсийн үүрэг рол болохоор яг үнэн бодит мэдээллийг өгөх.
Дээр нь авилгалтай тэмцэх газрын үйл ажиллагаагаа явуулж байгаа журам дүрм одоо бусад юмнууд нь хүний эрхийг зөрчиж гэнэ үү? Зөрчөөд шүү дээ. Та юу хийж байна? Та нар юу хийж байна? Зөвлөлт. Тэнд болов л шүү дээ. Зөрчиж байгаа юм болвол бас яг үндслийг олж ярихгүй бол шууд бид нар хөндлөнгөөс хараад энэ бүх юмыг зөрчөөд байна гэж бас хэлж боломгүй юм байна лээ, мэдээж ойлгомжтой. Ягаад гэвэл мэдээлэл байхгүй учраас. Ягаад гэвэл ингээд хэрэг одоо юу яах хэргийг ингээ боловсрогдоод явж явах хооронд хинт ч мэдээлэл өгөх ямар ч албан тушаал мэдээлэл өгөх ихгүй штэ. Тэр утгаараа ингээд нөгөө нэг таамгаар дандаа тэгсэн байж магадгүй тэгсэн юм шиг байна гэсэн юм цуурхлаар мэдээлэл ингээд яваад байдаг. Бусад оронд юм байд юм уу? Тэгтүх одоо жишээлбэл энэ хүнийг байравчлах, байцаа, шалгаа тэр шүүх прокурор гэх тусдаа систем байдаг штэ. Тэгэд манайх энэс давхар нэг систем ажиллаад эхэллээ штэ. Тий. Энийг таяа. Гэтэ бид нар сая бас ингээд ер нь судалгааг нь үзээд олон нийттэй соён гэгэрүүлэх одоо хилцтэй хамтраад нэлээд их ажлуудыг хийсэн л да. Нийтэд одоо яг үйл ажиллагааг нь ил тод байлгах, үнэн зөв мэдээлэл өгөх. Тэгэхэд бол одоо авилгалтай тэмцэх газар дээр 2000 гаруй бизнес эрхлэгчид одоо мөрдөгдөж гэн, зарим нь хорьцсон байна. Дээр нь бид нар одоо өглөө дараачих нь хэн бол гэж айдас хүйцтэй сэрж гин гэсэн ийм мессежүүд манай бизнес эрхлэгчдээс айгүйх гарах болсон байхгүй. Энэтэй нь холбогдуулаад бид нар авилгалтай тэмцэх газрын удирдлагыг бизнес эрхлэгчтэй жишээлбэл яг зөвлөлийн гишүүний хувьд танхим дээр ураад нүр тулсан уулзалтыг хийсэн. Ингээд үзэхэд одоо яг бизнестэй холбоотой нэг 19 кейс л байсан. Тийм, би тэр хурал дээр байсан. 19 кейс байсан. Тэр нь нөгөө нэг татварын юм гарч ирсэн. Дээр нь 19 кейс дээр ихэнх нь бол төрийн өмчт компани захирлууд байсныг бид нар бас мэдсэн шүү дээ, тий. Тэгэхээр ийм үнэн бодит үйл ажиллагааг бас нэг ажил хийж байгаа хүмүүсийгээ дэмжиж хамтарч ажиллахын оронд ингээ гуйвуулаад ингэж явж байгаа юм нь бас үнэхээр хэцүү нөхцөлтэй юм байна лээ. Яг дотор нь ороод ингээд үзэхлээр. За өөр нэг аспектыг ярих гэсэн. Тэр энэ одоо ингээд улс төрийн намууд сонгуульд ялаад мөнгө нь ханаас нь гарч ирсэн бүүмэд улс төрийн албан тушаалуудыг зараад тендерийг дээр мөнгө өгсөн хүмүүст нь олгоод. Тэгээ зарим тохиолдолд энэ сайд дарганаар нь өөрсдийнхөө салбарт сайд болоод инхээр таны гишүүн бос энэ Монголын бизнест ямар шударга өрсөлдөөн гэж байх юм. Энэ талаар та нар ямар арга хэмжээ авах гэж байгаа юм. Тий, ерөнхийдөө яг энэ бизнесийн үйл ажиллагааг бид нар өмгөөлөөд тийм ээ төр засагтай байнга холбоотой байж хамгийн гол нь биднээс өмгөөлнө гэдэг үйл ажиллагаа чинь энэ бизнесийн орчныг л хууль эрх зүйн орчныг л таатаа болгоод өгөөч гэсэн юм байгаа шүү дээ. Шударга өрсөлдөөнтэй дэмжих. Тэгэхээр хууль эрх зүйн актууд нь зөв байж ээж тэднүүсийн үйл ажиллагаа хийх одоо тэр нөхцөл байдлын тогтвортой байдлын одоо хамгийн гол нь хангах. Гэхдээ та нар өөрсдөө хууль хийдэг байгууллага биш учраас. Тийм. Тэгэхээр тэнд юм чинь ингэ зөрчиж яана гэх тэр хууль гаргагчдыг нөлөөлөх тийм арга хэмжээ ханаас авах хэрэгтэй. Нөлөөлөх арга хэмжээг болохоор бид нар public private dialogue гэдэг энийг одоо энэ жилээс бид нар бүр нэлээд их хүчтэй яг хилцлийг тийм ээ төр хувийн хвшлийн хилцлийг яг жинхэнэ утгаар нь одоо хэрэгжүүлье гэдэг. Өмнө нь болохоор танхимаас бид нар бас тийм оролдлуудыг хийж исэн. Төр хувийн хвшлийн зөвлөдөх хороо гэдгийг танхимаас санаачлаад маш олон жил явсан. Даанч харамсалтай нь тухайн үеийн засгийн газар нэнийг ойшож үзээгүй. Тэгэхээр энэ механизмын хамгийн сайн явсан нь болохоор гал бизнесийн зөвлөдөх хороо. Энэ болохоор тухайн үед яг одоо 5-6 жилийн өмнө бид нар анх санаачлаад гаргаж иржсэн. Бид нар төр хувийн хвшлийн түншлэл энэ төр гэл янз янзаар маш их ярьдаг шүү дээ. Тэгэхдээ яг энэ түншлэл маань амьдрал дээрээ явхад бол тийм их төрийн зүгээс тийм дуртай ч юм уу төрийн зүгээс үнэхээр одоо тэр санаачлагыг хүлээж аваад яг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь баталсан хууль дүрм журам нь амьдралд яаж одоо хэрэгжихэд нийцээд байгаа юм бэ гэдэг тэр санааг аваад болохгүй зүйлээ одоо бүр сайн боловсронгуй болгоод явах энэ механизмыг л бид нар хилээд байгаа ш тэр түншлэл гэдэг нь. Тэгэхээр галийн байгууллага олон жилийн өмнө ямар байсан бэлээ тийм ээ хамгийн авилгалд идэгдсэн хүнд сурталтай энэ төргөл бид нар одоо нөгөө авилгалын индексийг танхимаас гаргахад л хамгийн одоо нэгдүгээрт л явж идэг байсан байгууллага маань маш гайгүй болсон. Тэгээд яг энэ түншлэлийн хэлбэр маань өнөөдөр гал бизнесийн зөвлөлд тогтмолжсон. Улирал болгон яваад яг гал дээр болж байгаа асуудлыг бол тухайн үед нь галийн одоо байгууллагын
хүрээнд шийдвэрх боломжтой тэр асуудлыг бол бид нар шийдээд явж шít. А хууль дүрмээ мэдээж өөрчлөх асуудал бол бид нар хамтраад явж байгаа. Одоо галийн хууль дахиад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна гэж явж байна. Энэ дээр яг гаалтай гэдэг хэлсэн болохоор би бас нэг зүйлийг хэлье гэж бодож байна л да. Бид нар нөгөө худалдааг хөнгөвчлөх гэдэг өөрсдөө ч гэсэн танхим энэ чиглэлээр маш их одоо бизнес эрхлэгчтэйгээ хөнгөвчлөх, аль болохоор хүнд сурталгүй шуурхай бизнесээ хийгээсэй гэж явдаг. Тэгэхээр зарим нэг юмн дээр маш их одоо тухайн үедээ биднээсийн одоо тайлбарыг сайн сонсоогүй ч юм уу, одоо тэрийг үл ойшоосноос болоод гарал үүслийн гэрчилгээ гэдэг нь зайлшгүй одоо бүрдүүлэх материал дотор байх шаардлагагүй. Хэрвээ цаад одоо байгууллаганд хүсвэл одоо гарал үүслийн гэрчилгээг байх ёстой гэсэн юм заалт оруулсан. Өнөөдөр одоо Японтой чөлөөт худалдааны хилцээр хийхэд жинхэнэ одоо баримтлах юм чинь гадаад худалдааны тэр баримт бичиг гарал үүслийн гэрчилгээ болчиход байна шүү дээ. Тэгэхээр ийм юмнуудыгаа байсан зөв байсан юмнуудыгаа байхгүй болгоод тийм ээ ингэж явж байгаа юмнуудыгаа одоо яаралтай засахгүй болвол бид нар зас залруулаад явах хэрэгтэй байна. Тийм энэ чиглэлээрээ ч гэсэн бид нар ингээл хамтраад ажиллаад явж байна. Монголд байгаа энэ гадаадын юм уу энэ том компаниуд тусдаа BCM гэдэг байгууллага байх юм. Тэгээд тэр хоёр ч ерөнхийдөө яг адилхан юм хийгээд байгаа. Яг тэдний хараа хязгаарталтай байна та нар. Тийм зөвхөн хөрөнгө оруулалт. Та нар яаж ажилладаг хамтарч? Ерөнхийдөө BCM гэдэг одоо тэр төрийн бус байгууллага бол ерөнхийдөө гишүүнчлэн цөөхөн танхимыг харьцуулах юм бол зөвхөн Улаанбаатарын хүрээнд одоо гэх юм уу да. Бүх ажиллагаа болчихсон. Тийм. Гэхдээ энд бол гол нь хөрөнгө оруулалттай компани, гадны хөрөнгө оруулалттай компаниуд байсан. Сүүлийн жилүүдэд бол бас томоохон компаниуд тэнд гишүүнээр илсээд явж байгаа. Үйл ажиллагаа нь үнэхээр яг л одоо чиглэл нь бол нэг. Гэхдээ энэ хоёр байгууллага бол сүүлийн жилүүдэд биднээсээ хамтын ажиллагаа нэлээд бас ойртож байгаа. Гишүүдийгээ яаж ингэж нэгдэх вэ? Эн чинь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашиг гэдэг нэг байхгүй. Ялангуяа тэгээд хуулийн ч гэсэн гадаад дотоод гэж ялгагдхаа болцсон шүү дээ сүүлийн одоо шинэ хуулиар хөрөнгө оруулалтын хуулиар. Тэгэхээр энэ дээр аль болохоор нөгөө бүх гишүүдээ бид нар хооронд нь хамтын ажиллагааг улам их нэгтрүүлж үйл ажиллагаагаа нэгтгэхийн тулд хамтарсан одоо бас ажлууд хийж байгаа. Миний одоо цаг бас учраас сүүлийн асуулт нэг юм байгаамаа өнөөдөр асууя гэж бодсон. За төр засгаас тодорхой салбарт хөнгөлөлттэй зээл үзүүлж байна гэж ярьдаг. Монголын мөнгө хязгаартай, төрийн мөнгө бүр хязгаартай. Хүн болгонд хүрэхгүй юм чинь тодорхой хэсэгт нь хөнгөлөлттэй зээл өгчхөөр яаж үйл төрөлтөнд гарах юм. Энийг танхим юу гэж үзэж байгаа? Тэнд нь юу хий? Танайг шүүн бод авахгүй юм уу? Ямар учиртай авах юм уу? Эсвэл яавал одоо энэ шудраг бус өрсөлдөөнийг бий болгоод шүү дээ энэ дээр. Ерөнхийдөө яг энэ хөнгөлөлтөө нөхцлөөр санхүүжилт өгöd байгаа механизм маань жоохон буруу байгаа гэдэг. Бид нар бол энийг бас шүүмжлэлтэй хандж байгаа. Компани засгийн газартай холбоотой. Яагаад гэвэл одоо ингээл төсөл шалгаруулна тийм ээ 888 гэдэг алдартай төслүүд байсан шүү дээ. Энэ төсөлд бол анх эхлээл засгийн газраас одоо зарлагт нь бид нар оролцъё гэдэг саналаа тавьсан. Яагаад гэвэл өнөөдөр бид нар зөвхөн гишүүн гэлтгүй тухайн салбарт хэнийг илүү дэмжиж явуул энэ нь үр бүтээлтэй. Арай томоохон төслийн ингээд дэмжих юм бол тэр том төсөл араасаа тичнээн жижиг дунд үйлдвэрийг чирээд явах энэ төр гэсэн иймэрхүү одоо нөгөө нэг тодорхой мэдээллийн бааз бол танхим дээр байж штэ. Тэгэхээр энэ төслийг шалгаруулахад ерөөсөө биднээсээ оруулаагүй засгийн газар өөрөө хийсэн. Сүүлдээ одоо тэр нөгөө төрийн банк нэг орж ирээд тэндээсээ яг гол төслийг яаж шалгаруулахад одоо бид нарт жоохон бэрхшээлтэй байна. Хамтраач гэсэн бид нар хамтрах одоо ирмэлцлээ бүр илэрхийлээд магадгүй надад төсөл дээр чинь бид нар өөрсдөө ажиллаад өгье. Тэгээд ингээд сонголтыг хийгээд өгье гэхэд эргээд ямар ч одоо тийм фидбек байгаагүй. Тэр нэг шалгалтаар энэ шудраг өрсөлдөөний газрын шалгалтаар нөгөө барилгын салбарын нийлүү үеийг дэмжиж гэнэ гэж 130-аад компанид том хөрөнгө оруулсан. Зөндөө их мөнгө оруулсан. 150-60 гэлүү тэрбум төгрөг. Тэрнээс 45 компани буюу 3/1 нь ямар ч зориулалтын биш өөрийнхөө хийдгүү бизнес зээл авсан байгаа байхгүй. Тэгээд төр бизнест ороод бизнест шудраг бус өрсөлдөөнийг бүрдүүлээд ингээд бүх энэ бизнес хийж байгаа хүмүүсийн хүсэл зорилгыг
мохоогоод байгааг л өөрчлөмөр байгаа юм тийм ээ. Тийм ерөөсө төр бол бизнес хийх ёсгүй шүү дээ. Харин тийм л. Тэгээ манад болохоор яг ингээд төр бизнесийн үйл ажиллагаанд оролцоод байгаа. Яаж зогсоо таны дуу хоолой хэрэг танай танхимын дуу хоолой хамгийн сайн байна. Тэгэхээр энэ дээр бид нар болохоор одоо яг хийдэг ажлаа хийх ёстой. Гэдэг зарчмаар сайн хийх хэрэгтэй. Тэрийгээ сайн хийх хэрэгтэй. Хоёрд болохоор төр өөрсөнд нь хийх ажил маш их байгаа. Яг тэгвэл төрийн одоо байгууллага ялангуяа энэ засгийн газар, яам, тамгын газар гэл тэгэхэд хамгийн наад захын бэрхшээлүүд мэрэгжлийн бус хүмүүсээр одоо дүүрсэн байна. Тэрний сонгуульд сайн ажилласан хүн тэнд очиод ажиллаж байна гэсэн бизнес эрхлэгчид өдөр тутам яг л ийм одоо бэрхшээл зовлонгоо ярьж ирж байгаа байхгүй. Тэгэхээр төр болвол өнөөдөр мэдээж ойлгомжтой шүү дээ. Хинээрч хилүүлдэггүй. Өөрөөсөө яаж энэ бизнесийг тата орчныг бүрдүүлээд өгөх юм бэ? Хууль зүйн орчин нь ямар байх юм бэ? Илүү дутуу давсан, хуулиа давсан дүрм журмыг боловсруулахгүй ийм л нөхцөлийг бүрдүүлээд өгөх юм бол өнөөдөр манай бизнесүүд маш хурдтай байна. Ноу-хау оруулж ирж байна, техник, технологи оруулж ирж байна, хөрөнгө оруулалтыг татаад ирж байна. Энийг л бид нар хамгийн түрүүн хамтарч хийх хэрэгтэй. Бизнес чимээр байна, төр ажиллаа хиймээр байна, иргэний нийгэм энийг хянаад шахаа түлхээд явмаар байна тийм үү? Тэгэхдээ бид нар мэдээж ганцаараа хин нэг нь одоо нэг ингэчий гэд нэг өдөр болохгүй олон талынхаа яг энэ саяны ярьсан бүх хэсгүүд бүрэлдэхүүнүүд хамтарч ажиллаж ээж нэг ирмэлцэл зоригтой байж ээж биднээс энийг өнөөдөр хийж чадна. Тийм ч их хэцүү юм уг нь биш байхгүй тий. Тэгээд ч тань шиг туршлагатай энэ сая эмэгтэйчүүдийн баярын өдөр боллоо. Яг тэр өдрөд тааруулж өргөсөн арай амжсангүй. Таны эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Монголын худалдаа ажил зүйн танхимын тэргуунд эмэгтэй хүн сонгогдоод ийм том ажил туршлагатай хүн эхэлж байгаа талархаж байна. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За их баярлалаа. Баярлалаа.